Сайн бацгаана уу? Өнөөдрийнхөө хичээлээрээ та бүхэндээ уур бухимдлаа зөв удирдах талаар хүргэх болно. Хүний хэвддэг 3 зүйл нь уур бухимдал, үзэн ядалт, бардамнал байдаг байна. Уур бухимдал нь бусдыг хорлох сэтгэл бөгөөд энэ сэтгэл хүчтэй төрснөөр хэрүүл тэмцэл, атаах орсол, дайсагнал, өш хонзон, айдас түгшүүр, бодит байдлыг байгаагаар нь хүлээж авч чадхаа болж ив суларч сэтгэлийн амар амгалан байдал үгүй болдог байх нь. Уур бухимдлын илэрлэл нь ажилдаа туурдах, альвааг шүүмжилж гойчлох, бусдыг буруутгах, бардам зан гаргах, бусдын санал бодлыг сонсохгүй байх, уцаарлах, бусдыг өөрийнхөө хүслээр байлгах зэрэг олон муу үр дагаварт хүргэдэг байна. Тиймээс уураа захирах уу, уурандаа захирхдах уу гэдэг нь хувь хүн бидний сонголт байдаг. Уур бухимдлаа зөв тайлах энгийн аргуудаас дурдвал төр зур завсарлага авах, дотроо гүнзгий удаан амьсгалах, тайвширсан хойноо уур бухимдлаа илэрхийлэх, хошин шогийн мэдрэмжээ ашиглах, хөгжим сонсох зэргээр уур бухимдлаа зөв тайлцуулах нь чухал юм а. Сууд хүн бол агуу их байдлаа өөрийнхөө дотоод хүнтэй харьцахад зарцуулдаг. Тиймээс уур бухимдлаа зөв удирдах, сэтгэл санаагаа амар амгалан байлгаж, зөв харилцаж сурах нь эрүүл их амьдрах эрхэм дадал юм а.